Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эмэмлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үзүүлж байна. Эмийг зараар биш, жороор хэрэглэе. Хүүхэд болон том хүн хэрэглэх боломжтой. Таны артерийн даралт их сэтгүү. Та илүүдэл жинтэй. Найзаа нэрэн чиний нөгөө ярьж ирсэн бүх төрлийн өвчин амдах юм болсон. Хэрв та эдгээр буруу Зургатаар ярихын сонсохны хавдартай өмсчихсэн эдгээсэн гинэ. Фэйсбүүкээр их рекламдаж байна лээ. Зөөр багслагч Японы номер 1 бүтээгдэхүүн. Монгол улсад борлуулагдаж эхэллээ. Үе мөчний бэлтгэлийг хэрэглээд үзээрэй. Зургатаар ирхэн сонсохны хавдартай хүмүүс ч гэсэн эдгээсэн гинэ. Тэгвэл энэ нэмийг захиалчих уу? Анхаар. Та бүртгэлгүй, зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн эмийн зар сурталчилгаанд бүү автаарай. Харин эм болон биологийн идэвхтэй бүтээгдэхүүний зар сурталчилгаанд дараах зүйлсийг хориглоно. Улсын бүртгэл бүртгэгдээгүй эм болон биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг сурталчлах. Тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун даллах зорилгоор сурталчлах. Тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах. Эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах. Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах. Эмийг ховор, чухал, цорын ганц, маш өндөр идэвхтэй, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шин эм, патентлэгдсэн гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх. Зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан болон бусад нөхцөлд борлуулахаар сурталчлахыг хориглоно. Мөн эм биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг далд хэлбэрээр сурталчлахыг хориглоно. Эмийг зараар биш, жороор хэрэглэе.